2023 он. Илэрхийллийн утгыг олоорой гэж байна. Нэг тодорхой болгоё. Тэгэхээр 225 289 за эндээс зургийн чанараасаар чичээд 17 15 гэхээр нэг бүхэл 15-ны 2 буюу R болчихно. Хоёр дахь тасгал нь OX хүртэлх цаг болоорой гэж байна. За координат хятад дээр үзье. За энд 4 3 эмцэг нь 4 3 гэж. Тэгэхээр OX тэнглэг хүртэлх зай гэсэн учраас энэ тэнглэг хүртэлх зай учраас маань 3 байх нэ. За зургт эсрэг векторыг олоорой гэж. За тэгэхээр эсрэг хэр чиглэлээр эсрэг хэмжээгээр энэ за эсрэг гэхээр энэ вектортэй ийм хэмжээтэй вектор аль нь вэ гэхээр энэ G хариулт байх нэ. За А олонлогын дэд олонлогыг олоорой. За тэгэхээр энэ дээр элемент тус бүрд орсон элемент энэ дээр ээж дээр цэг байхгүй байна. Тэгэхээр энэ 2 хэр 7 гэдэг тоо илүү байна. 1 за энэ байж болж байна. За 1.1 болж учраас 1 байна, 4 байна, 6 байна. Тэгэхээр энэ дэд олонлог C хариулт байна. 5 дахь дасгал илэрхийллийг хялбарчлаар гэж. За 7 томьёо ороос задлаа биччихье. Тэгэхээр энд А дээр нэмэх нь B буюу А квадрат нэмэх нь 2AB нэмэх нь B квадратаар задлчвал за 9 нэмэх нь 2-ыг үржих нь 3 нэмэх нь квадрат. Тэгэхээр 9 нэмэх нь 6 хасах 1 гэхээр 8 дээр нэмэх нь 6. Тэгэхээр энэ 5-ыг B хариулт байна. За 6 дугаар тасгал нь илэрхийллийг А тоглолоо гэж. За А үзэгдлийг 1 байхад 3-ны 1, 2 байхад 6, 3 байхад А гэж. За тэгэхээр нийт үзэгдлийн нэг тэнцүү буюу байх ёстой. Тэгэхээр энэ 1 тэнцүү 3-ны 1 дээр нэмэх нь 6-ны 1 нэмэх нь А. А болох юм чинь 1-ээс 3-ны 1 хасах нь 6-ны 1. Тэгэхээр энд сайж өчөх юм бол 6 2 хасах нь 1 гэхээр юм 3 буюу 2-1 дээр болчих нэ. За өсөг цавсрыг олоорой гэж. За тэгэхээр өсөг цаврууд илүү 2x-ээс хасах нь 1 гэдэг функцээс уламжлал авчи. Уламжлал нь 2 буюу уламжлал нь тгээс ирэх байх. Өсөг цавсар гэхээр хасах хязгааргүйгээс нэмэх хязгааргүй. Яаруулт. За AB диаметр за B өнцгийг олоо гэж. За тэгэхээр AB ном минь төв өнцөг нь AB буюу энэ маань 180 градусаас хон. За тэгэхээр C өнцөг маань төв өнцгөөс 2 дахин бага байх учраас энэ өнцөг маань 180-ыг 2 тооцохоор
90 градус болчих нь. За одоо энэ x гэдэг энэ үнцийг b үнцийг олгож байгаа. B-ийн үнцийг. За x үнцийг олох гэхээр энэ дотоодын цөлийн 180 градус а б-ийг олгоно. Тэгэхээр энд 50 90 дээр нэмэх нь 58 нэмэх нь x тэнцүү 180 градус гэж байна. X тэнцүү эндээс хосчхоор 140 гэхээр 32 градус. С хариулт гарч байна. 9 дугаар тасгал дээд кварталыг олоогч. За тэгэхээр дээд кварталыг олохын тулд хэдүүлээ тус бүрдэн бичээ. За ихээс нь багаас нь ихрүү 1 2 4 6 8 10 12 14 16. За эндээс энэ тоо бол метан болох нь. За дээд кавитер гэсэн чинь энэ хоёрын дундаж байна. Тэгэхээр энэ маань 12 хандны нэмж 2 цаохоор 13. Тэгэхээр энэ хариулт маань 13 байна. За тэнцэтгэл шиг бодороо гэж. За энд функц маань за тодорхойлогдох мужийн x-с нэг нь эрс тэгээс эрсэх байх хэвээр. За логарифм 2 суурьтай x-с 1 логарифм 3-ыг өрчих нь 2 суурьтай 2. За чанар сарын үлдвэр болчихно. За тэгэхээр x-с 1 энд 2-ын зэрэг болчих таа зэрэг. Учир энд x-с 1 нь 2-ын 3 зэрэг нэмэх 1. Тэгэхээр энэ маань x нь 8 дээр нэмэх 1 буюу 9. За тэгэхээр энд 1 9 тэгэхээр бидний хариулт маань хариулт гарах нэ. Арван дэх бодлоо. За энийг нийлбэр болоорооч. За тэгэхээр эндээс ажиглах юм бол энэ хоёр за ингээд зөрүүг нь хараад тахаар дандаа 15 таа байх. За тэгэхээр энэ 15 200-аас 185 хасгаар 15 201-ээс хасгаад 186 хасгаад бас 15 цаг гих мэтчлэн яваад хад 15 гэдэг чинь за ингээд энд 16 ширхэг 15 хоногдох юм байна. Тэгэхээр энд 16-г өөрчих нь 15 гэхээр энэ 240 нэ. 12 дугаар бодлого. (12) тангс 3 альфа, синус 2 альфа.
Тэгэхээр энэ нь шууд орлуулж тангас 3 альфа гэдэг чинь 3-ыг өрчих нь 15 нэмэх нь синус 2 альфа гэдэг чинь 2-ыг өрчих нь синус 15 гэхээр энэ тангас 45 градус. Тангас 45 градусд чинь 1 болчих нь энд чинь синус 30 градусд 2-ны 1 болж байна. Тэгэхээр 2-ны 3 хэлбэр байх нь 13. За цэг нь энэ цэгийг дайрах цэгийг баа b энэ цэгийг дэгш гэмтээгээр хуурахад b цэг нь бол a тоглох гэж. За тэгэхээр энэ a-гаас b-ийн хооронд a нь болохоор хасах 1. За энэ b нь болохоор 3a. За энэ хоёрын дунд шинтэйгээр чи энэ хоёр ижил. За тэгээ энэ цэг буюу энэ нь болохоор 2b гэсэн. Тэгэхээр дундаж цэгийг дунджийг олохдоо хоёр цаад хийн дунд цэгэд ингэж олдсон чинь тэгээ m цэгийн дунд чинь m-ийн дунд чинь юу яах вэ гэхээр энд 2 тэнцүү a-гаас хасгана 1 b тэнцүү 3-аас хасгана 1 за 2 багтаа 2 байх хэвээр. Очвол энд бид нэр a тоглолоо гэсэн чинь дэс a гэдэг маань 4 a-гаас хасгана 1. Тэгэхээр a тэнцүү 4 дээр нэмэх нь 1 буюу 5. За тэгэхээр a маань 5 байх нь a маань 5. 14 дугаар тусгал нь 14 дугаар тусгал. За нэг илэрхийлэл утга бол бид нэг бодохдоо за эндээс 5-ыг ирэх хурц хаалнаас ч 5 болчихно. За энд x квадрат за энэ 4 нэмэх 4x гэдэг чинь 5x-с хасах x-с хасах x y гэчихвэл за эндээс хасах нь y квадрат гэж x-с хасах. За эндээс x-ийг алтны иргэр таалтнаас гаргачихвал x дээр нэмэх нь 5y хасах нь y-ийг хаалтны готонд авчвал x дээр нэмэх нь 5y. x-с хан y. За x дээр нэмэх нь 5y хаалтны гадна тархачвал x-с хасах нь y. Энэ хоёр хороогдчихо. Тэгэхээр энд маань 5 x дээр нэмэх нь 5y байна. 5 x нь 10 нэмэх нь 5-ыг үрчих нь 1 гэхээр энэ маань 5 15 буюу 3-ны 1. За тэгэхээр C хариулт гарна.
15 дугаар тасгал. Хоёрдугаар. За EX уламжлалч EX өөр ордог. 2 дугаар юм байна. За эхлээд гэр боломжлоо. Хасах 3x. За тэгэхээр энд EX уламжлал өөр орсон юу? Хасах 3 тэгээ утгын уламжлал 3x. За EX-ийн 2 дахь болно. 2 дугаар юм боломжлыг авъя. За хасах 3 үржих нь энд хасах 3x хасах 3x-с уламжлал авъя. Тэгэхээр энэ маань хасах 3 гэхээр энэ хасах 3 ахаад энэ x-ийн уламжлал бас хасах 3 орно. Тэгэхээр энэ хасах 3 чихэн хасах x гэхээр энэ нэмэх 9 хасах 3x. За ингэхээр бидний хариулт маань нэмэх 9-тэй 15-ийн Д хариулт гарна. За 16 дахь бодлого. Шок ороход тэгштойгоор эсвэл дөрвийн хуваахчаар буух магадлалыг олоорой гэж. За тэгвэл тэгштойгоор буух магадлал нь шон 4 2 6-аар тэгштой. Тэгштой. За дөрвийн хуваахч гэхээр 1 2 4. За энэ дөрвийн хуваахч гэхээр энэ нийт боломж нь тэгэхээр 1 2 4 6 гэхээр нийт 4 боломж байна. За тэгэхээр шок ороход 6 янзаар буух юу? Түүний 4 боломж тавьчихж чаар 3-ны 2. За 16 дахь бодлого. 14 дахь бодлого нь за А Б вектор бол x болоо гэж. За векторын олохдоо x квадрат y квадрат нэмэх нь z квадрат гэж үзье. За тэгэхээр энэ хаана 5-тай тэнцүү энэ доторх нь x квадрат нэмэх нь хасах 1-ийн квадрат нэмэх нь 2-ийн квадрат. Тэнцүү 5 x квадрат нэмэх нь 1 нэмэх нь 4. За хоёр тал нь квадрат зэрэг төшөлжвөл 25 x квадрат 1-ийг нэмчихээр 5. Тэгэхээр энэ маань x квадрат тэнцүү 20. Тэгэхээр нэмж хасах 2-ыг өрчих нь язгуурдар 5 гэсэн. Яарал тархнэ. 18 дугаар бодлого. За цетаг болоорой гэж. За тэгэхээр 1 дээр нэмэх нь 2a квадрат нэмэх нь b 1 дээр нэмэх нь 2a нэмэх нь c тэнцүү тэг. Эндээс 1 дээр нэмэх нь 4a нэмэх нь 4a квадрат нэмэх нь за b нэмэх нь ba
нэмэх нь C тэнцүү тэг. Тэгэхээр 1 нэмэх нь 4i нэмэх нь 4-ийг өөрчлөх нь хасах 1 нэмэх нь b нэмэх нь 2b-ийг өөрчлөх нь i нэмэх нь c тэнцүү тэг. За энэ чинь хасах 1 гэж үзэж байгаа шүү дээ. За тэгээс b b c гэнгээр хасах нэмэхний хасахчаар хасах 3 энэ хоёр маань хасах 3. За энэ хоёр тог бүлгэлчээ. Энэ хоёрыг бүлгэлчгээр 4i-с 4 дээр нэмэх нь 2b тэнцүү тэг. За тус бүрт нь b дээр нэмэх нь c хасах нь 3 тэг. 4 дээр нэмэх нь 2b тэнцүү тэг. Эндээс b-г олчихвол b тэнцүү 2 буюу хасах 2. За тэгэхээр эндээс c-г олъё гэвэл 3-аас хасах нь b. Тэгэхээр 3 b маань хасах 2. Энэ хасах 2 буюу хасах хасгын нэмэх 5. За тэгэхээр c тэнцүү 5 байх нэ. 18 дугаар тасгалуулчлаа. За 19-ийн нэгт нь болохоор 3-ны 1. За тэгэхээр 1-ийн c байх нь 2 дээр болохоор 2-ийн b гэхээр энд байна. За тэгэхээр энэ хариулт маань 1-ийн 19-ийн e байх нэ. За 20 матриц урвуугүй байх x-ийг дараагч. За урвуугүй гэдэг чинь тодорхойлогч матриц нь тэгтээ тэнцүү болохоор урвуугүй байна. За тэгэхээр зурга x дээр нэг нь урвуугүй чинь тодорхойлогч матриц нь тэг. За тэгэхээр энд гаргалцсан үржүүлээд x дээр нэмэх нь 1 хасах нь 6-г өрчих нь 2 нь тэгтээ тэнцүү болж байна. За тэгэхээр энд маань x квадрат нэмэх нь x хасах нь 12 тэнцүү тэг. Тэгэхээр маань x хасах 4 тэнцүү 3 хасах 4 тэнцүү 3 буюу c хариулт байна. За 21-р тасгал. Гурвалжны AB гурвалжны AB тал нь 6 гурвалжны AB нь 6 BC нь 7 AC нь 5. За А өнцгийг олоорой. За
За энийг алж өгч. За тэгэхээр косинусийн теоремоор 2 талд хэдгээр эсрэг талыг авч болно. Тэгэхээр 7-гийн квадрат 6-гийн квадрат нэмэх нь 5-гийн квадрат нэмэх нь 2-ыг өрчих нь 6 5 өрчих нь косинус 60 градус косинус А. За 21-р хөдлөг ABC гурвалжны AB-ийн 6 BC-ийн 7 AC-ийн 5. За энэ А үсгийг олоорой гэж. За энийг аль багч. Тэгэхээр косинусийн теоремоор 2 талд хэдгээр эсрэг талд явдаг болж байна. Тэгэхээр энэ 7-гийн квадрат 6 5-ийн квадрат хасах нь 2-ыг өрчих нь 6 5 өрчих нь косинус альфа. За ингэхээр чинь биднэрт 49 36 25 за хааш тэр хасах хэмжүүлэхээр 60 cos альфа. Энийг бодохоор хасах 12 хасах 60 өрчин косинус альфа. Тэгэхээр косинус альфа нь 12-ыг 60 буюу 5-1. Тэгэхээр би хариулт авах нэ. А 22 дугаар дасгал. AB ийм бол дайрах шулууны тэгшдэг бичээрэй гэж. За шулууны тэгшдэглийг бичиж. За тэгэхээр налгалтыг нь болохдоо энэ чанарыг ашиглаа бодчих. Тэгэхээр мэн биднэрт би энэ 3-аас хасах нь 1, 1-ээс хасах нь 2. Тэгэхээр энд маань 2 3-ны 2 хийнэ. За тэгэхээр y-ээс нь y нь бол за AC-г нь x нь л y-ээр гэдчихвэл хасах 2 1 юм байна. Тэгэхээр y нь хасах 1 3-ны 2 тэгэхээр энд маань хасах 1 энд 3-ны 2 x дээр нэмэх нь 2 болж байна. Ингээд болчихвол 3-ны 2 нэмэх нь 3-ны зүйлчээр 4 нэмэх нь 1 гэхээр 3-ны 7. Тэгэхээр энэ маань 3y 2x дээр нэмэх нь 7 байна. За тэгэхээр 2x сгэн 3 нэмэх нь 7. 2x сгэн 3 нэмэх нь 7 гэхээр
D хариулт байна. 23 дугаар засаг. Тэгштгэлийн матрицээр хувиргалтай. Энэ хувиргалтыг тодорхойлж. За тэгэхээр 1 хасах 1 тэг матрицыг за өвчин 2 1 4 Тэгэхээр бид за ингэхээр энэ шугамыг харгалт зөвлжүүлээд чихэн за тэгэхээр 2 хасах 1 тэгийг үржих 1 хасах 1 үржих 4 2-ыг үржих 1 нэмэх нь тэгийг үржих 1 1-ийг үржих 1 нэмэх нь тэгийг үржих 4 хүч. Эндээс нэг хор хасах 1 хасах 4 2 1. За тэгэхээр энэ матриц маань цагын зууны эсрэг эргэлттэй 90 градус ирэх юм байна. Тэгэхээр энэ маань B хариулт гарна. За B хариулт гаргана. За 24 дугаар тасгал. За энэ тэгш өнцөгт эргүүлэхэд эргэлтийн биеийн эзлэхүүнийг болохоор гэж. За тэгэхээр А, Б, С гурвалжны А, Б, С гурвалжны А, Б гурвалжны АЦ катыг тойруулан эргүүлэхэд. За тэгэхээр АЦ катыг тойруулан эргүүлэхэд гэж. Тойруулан эргэлтийн бие эзлэхүүнийг болгож. За тэгээд энэс харуул энэ 13 байх нь энэ тал 13 АБ нь 13 БЦ нь 12. За тэгэхээр эргэлтийн бие эзлэхүүнийг болохдоо 3-ны 1-ийг үржих нь сойрын талбайг өндрөөр үржүүлнэ. Тэгэхээр эндээс А СБ гурвалжны энэ 13 энэ 12-ын чинь АЦ нэгсэндөө өндөр болох юм байна. За өндрийг болохын тулд Пифагорын теоремоор бодох юм бол 13-ын квадрат
За AC-гээ X гэж үзчихвэл X квадрат дээр нэмэх нь 12-ийн квадрат. Тэгэхээр X квадрат 113-аас квадрат гэхээр X тэнцүү 5 гарах нэ. Суурийн талбай нь. Талбай чинь πr квадрат буюу πr радиус нь тэгэхээр 12 болж байх нь. Тэгэхээр π гүрчих нь 12-ийн квадрат. Тэгвэл суурийн талбай маань эзлэхүүн маань 12-ийн квадрат суурийн талбай нь өндөр нь 5 гэсэн. Тэгэхээр эндээс бодоход 240 π буюу хариулт гарч байна. Хариулт гарч байна. 25 дугаар интегралыг болоорой гэж. За тэгэхээр 25 болохоор за тогтмол тоог нь гарах чинь интегралын өмнө гарах чинь тэгэхээр энэ x дээр нэмэх нь 1 2 dx. За тэгэхээр интегралын чанарсаар 2-ыг үржих нь энд 4-ийн 1-ийг үржих нь 2 дээр нэмэх нь 1 x дээр нэмэх нь 1-ийн 3 зэрэг нэмэх нь c. Тэгэхээр энэ маань 12 үржих нь энэ хэрэг нэмчих 12-ны 1 4-ийг тэр нэмэх нь 1 3 зэрэг нэмэх нь c гэхээр хураагдчихаар x дээр нэмэх нь 1-ийн 3 зэрэг нэмэх нь c буюу 25-ийн гарч байна. Харин 6 дугаар дасгал. За бүгдлийн дисперсийг олооч. За дисперсийг олно гэдэг чинь бүх өгөгдлөн квадрат зэрэг төвшүүлж нэмээд дисперс чинь бүх өгөгдлөн квадрат зэрэг төвшүүлж нэмээд за бүх өгөгдлийн тоон арифметик дунджийг нь хасчих хэвээр дунджийн гадаад хасчих хэвээр. Тэгэхээр бид нэр дисперс бодъё. За тэгэхээр нийт тоо маань 5 юм чинь 5 нь 4-ийн квадрат нэмэх нь 6-гийн квадрат нэмэх нь 15-ийн квадрат 11-ийн квадрат нэмэх нь 24-ийн квадрат. Асхан 4 6 15 11 24 5 квадрат зэрэг. За үүнийг бодоход квадрат зэрэг төвшүүлээд нэмэхэд 5 чинь 974. Энд чинь хасаад 65-ийн квадрат гэхээр за
За ингээ бодоход 5-ны 250-д буюу гарч чинь. За тэгэхээр энэ 50.8. За C хариулт гарч иж байна. За 27 дугаар дасгал Бат болд нар 3 найзтайгаа нэг нэг жагсах болжээ. Бат болдын хэн ч зогсохгүй байх боломжийг олгож байна. За хэн зогсохгүй байх боломжтой. Тэгэхээр 3 зогсоолоос 2-ыг нь сэлгээд ядуулчихж байгаа бодлого болж байна шүү дээ. 3 байрлалд л Бат нь ингээд 5 зогсоолоос 2 зогсохгүй байна. Дотор нь хөвгдөд сэлгэн. Тэгэхээр энэ маань 3-ын багтрал чин сэлэг зогсох учраас тэгэхээр чи энэ маань 1 2 3 энэ 3-ын багтрал чин 3-аас 2-ын багтрал. Тэгэхээр энэ маань 36. Энэ цулах нэ. Тэгэхээр E хариулт байна. А 28 дугаар дасгал. За интегралыг бодоорой гэж. За тэгэхээр бодъё. 2 гэдэг чинь 2x. За хүн шууд болчихё. Нэм косинусын синусийн интеграл чинь хасах косинус x. Чинээс t-ийг s 2-ны p. 2-ны p хооронд авч байна. За орлуулчихвол 2-ыг үрчгэн энд 2-ны p. За энд нэмэх косинус 2-ны p хасах нь. За доод хэлээр 2-ыг үрчгэн t нэмэх нь косинус t. Энэ хоёр урагт чинь p косинус 90 градусд чинь t хасах t косинус t-д чинь 1. Тэгэхээр энд p-гээс хасах нь 1. D хариулт байна. 29 дугаар дасгал. За энэ пунктын синус куб бол олоорой гэж. За тэгэхээр энд маань төлөө а куб энэ чанар ашиглаж. За энэгээр синус куб альфас хасах косинус куб
За бичээ. Тэгэхээр энэ синус альфаас хасах нь косинус альфа үржих нь синус квадрат альфа нэмэх нь синус альфа косинус альфа нэмэх нь косинус квадрат альфа. За тэгэхээр биднэрт энэ бол синус альфаас косинус альфа хасвал 5-ны нэгтэйд нь зүүлчлээ. Энэ хоёр маань үнцэн хадгалаар синус квадратыг косинус квадратын нэгтэйд үнцээ гэдэг болчихлоо. Тэгэхээр одоо биднэрт энэ синус косинус альфа эдгээр бид мэдэхгүй. За энийг бол олъё. Гэхийн тулд синус альфаас хасах нь косинус альфа 5-ны 1-ийг 2 талын квадрат зэрэгцүүлжээ. Тэгэхээр энэ маань синус квадрат альфа хасах нь 2-ыг үржих нь энэ синус альфа косинус альфа нэмэх нь энэ косинус квадрат альфа тэнцүү нь 5 25-ны 1. Эндээс хасах синус альфа косинус альфа 25-ны 1. За энэ хоёрын нийлбэр 1 хоошоо орохоор хасах 1 болчихно. Тэгэхээр энэ хасах 2 синус альфа косинус альфа нь хасах 25-ны 24 буюу синус альфа косинус альфа нь дөрв болоод үржих нь 2-ны 1 гэхээр энд 2-ын хаширчээр энэ маань 2-2 хураагдчихаар энэ маань 12 буюу 12-ны 25-ны 12. Одоо нэгээс синус альфаас косинус альфа нь 5-ны 1-тэй тэнцүү орлуулж байна. Энэ үржих нь за одоо энэ чинь 1 энэ синус альфа косинус альфа нэмэх нь 25-ны 12 болцсон. Биччихээ. За тэгэхээр энэ маань энд нэмчихээр энэ 5-ны 1-ийг үржих нь 25-ны 37. Тэгэхээр чинь 125-ны 37. Тэгэхээр и хариулт. Нэ. А 30 дугаар тасгал. Тэнцэтгэл бишийг бодоорой гэж. За тэгэхээр энэ хоёулаа хоёр тал нь хоёулаа эерэг байгаа учраас хоёулын энэ квадрат зэрэг төшүүлчихье. За тэгэхээр 2x-тэй нэмэх нь 3 квадрат зэрэг за 4-өөс x-ийг квадрат. За тэгэхээр энэ маань 2x-тэй нэмэх нь 3 хасах нь 4x-с хасах нь эндээс 2x-тэй нэмэх нь 3 4-өөс хасах нь x үржих нь
2x дээр нэмэх нь 3 нэмэх нь 4x-с за ийм хэлбэртэй. Эндээс харахаар энэ маань 3x-с хасган 1 энэ маань энд маань x дээр нэмэх нь 7. За тэгэхээр энэ 3-ны 1 хасах 7. За энэ чинь квадрат функц юм байна. Тэгэхээр маань хасах 3-ны 1 гэхээр нэмэх хасах нэмэх ахын тодорхой. Хариу маань хариу D хариулт байх нэ. Хасахыг заагүйс хасах 7 орохгүй. 3-ны 1-ээс нэмэх хязгааргүй. Тэгэхээр D хариулт байх нэ. 31-р засал. бодлоо. За дундч нас нь 11-тэй 10-аас 12 настай хэдэн сурагч дугууланд хамрагдсан бэ? За дундч нь 11. Тэгэхээр бид хэлээ болохдоо энэ дундч нь 11 энд 19 8 дээр нэмэх нь 10 давтамж нь 8 нэмэх нь 10 дээр нэмэх нь 12 2 үржих нь давтамж нь А нэмэх нь 12 дээр нэмэх нь 14 хоох нь 2 үржих нь Б нэмэх нь 14 дээр нэмэх нь 16 үржих нь 1 хоох нь 2. дээр нэмэх нь 16 хоох нь 2 үржих нь 1. За эндээс нийт нь болохоор за ингээд ийш нь 19 чигээр 209 нэмээд очихоор энд маань 70 80 72 нэмэх нь 11А нэмэх нь 13Б нэмэх нь 15. За тэгэхээр энийг нэмчихээр 209 87 11А 13Б. За тэгээ энэ нийт А дээр нэмэх нь 8 Б нэмэх нь 1 тэнцүү нийт 19 байх ёстой. Тэгэхээр эндээс А дээр нэмэх нь Б нь 19 1 гэхээр 10. Тэгэхээр бид нэр А-г болох юм чинь Б-г Б-ийн тэгэхээр 10-аас хасах нь А болчихно. Энд орлуулчвал 209 за энэ сул 87-ийг хасаад өгчээ. 87 11А 13-ыг үржих нь орлуулчихвал
10-аас хасах нь А болчихно. Тэгэхээр энэ маань энийг хасахаар 122 11А 130 13А 122-оос хасах нь 130 хасах 2 гэхээр хасах 8 хасах нь 2 гэхээр А тэнцүү 4 гаргана. Хариулт маань С хариулт байна. Очоо дурт. За x квадрат хөнгөцсөн шүргэх баргаллын эрг налтай шулуун шитгэл явж. Эрг налтай шулуун шитгэл явж. За тэгэхээр чи энэ маань энэ хөнгөц. За ингээд нэг юм парабол байхад энийг эрг налтайгаар шүргэхтэй цэг нь 2 тгийг дайхна гэж. За тэгэхээр маань энд шүргэлтийн цэгээ E0 гэж үзвэл энэ x0 бол энэ x0-ийн квадрат байх нэ. За налалтай олъё. Тэгэхээр 2x 2x за тэгэхээр эндээс y-гээс сон y0 x-ээс сон x0. За энэ чинь А болохоор А цэг нь 2 ба тгийг дайрдаг. За тэгэхээр энд тэг y 0 нь болохоор энэ x 0-ийн квадрат x0 энд 2 хасах нь x0. Эндээс хасах x квадрат 4x 2x0 квадрат x квадрат x0 квадрат хасах нь 4x тэнцүү тэг. Эндээс x эндээс x0 маань тэг x0 маань 4. За тэгэхээр биднэрт энэ маань болох нэ. За тэгэхээр x0 маань 4 байх нь. За тэгэхээр y нь x квадратын оронд орлогдохоор 4-ийн квадрат буюу 4. Тэгэхээр y0 нь 4. За тэгэхээр надалт маань биднэрт түрүү 2x0-г олцсовч орлуулчихаар 2-ыг өрчих нь 4-ийг орлуулчихаар 8 болох нэ. Тааш тэгтгэлээ бичиж. Y-гээс хасах нь 16 уламжлал нь алалт нь болохоор 8
x-ээс хасах нь x нөлн 4. За эндээс утчвал 8x хасах нь 32 16 шиг нэмэх 16. Тэгэхээр 8-аас хасах нь 16. 8-аас хасах нь 16 буюу B хариулт. B хариултын зөв байна. 34. CD-гийн өндөр татвар AD-ийн юм бол X-ийг олгооч. За тэгшинцгийн ороогоос буусан өндөр нь форекцуудын үржүүлэлттэй тэнцүү. Тэгэхээр энийг X-ийг олох гэж байгаа бид нэр. За Y-г олохын тулд Y-ийн DX маань за 6 дахиад зурчвал энд тэгшинцгийн ороогоос буусан өндөр маань энд 5 нэгж за тэгшинцгийн ороогоос буусан өндөр нь форекцийн үржүүлэлттэй тэнцүү. Тэгэхээр энэ CD өндрийн квадрат нь форекцийн үржүүлэлтээр AD-г үржих нь DB-гийн үржүүр. Тэгэхээр CD нь 5-ыг үржих нь Y болно. Эндээс энд 6 энэ чинь энэ язгуурдаар 5y энийг y гэвэл энэ 6 чрээс эндээс Пигорд чухал 5-ын квадрат нэмэх нь 6-ын квадрат. Эндээс 5 нэмэх нь y квадрат. Тэтэд зөвчжээ. Эндээс x сэргээс 4 y дээр нэмэх нь байна. За тэгэхээр биднэрт y нь 4 хасах 9. Биднэрт энэ 4 байна. Тэгэхээр y маань 4 гэж олдчихоор шинж төрөлт энд 5 дээр нэмэх нь 4 буюу энэ 9. Энэ маань 6, энэ x-ийг болгох чинь x квадрат нэмэх нь sin квадрат. Тэгэхээр x квадрат тэнцүү 81-ээс хасна 31 гэхээр 45. Тэгэхээр x тэнцүү 3-ыг үржихний суртар 5. Тэгэхээр D хариулт байна. 33-ын D. 34-р засал. А олон гишүүн x-ээс 1 гишүүнд үлдэгдэлгүй хуваагдах бөгөөд x дээр нэмэх нь 2 ба x-ээс 2 олон гишүүнд тооход ижил үлдэгдэл өгдөг бол А, Б тоог дараагч
За тэгэхээр p нэг хуваахад x-с нэгт qx нотод үлтгэл байхгүй. За x-с x дээр нэмэх нь 2-т а болно. ax нотод нэмэх үлдэгдэл нь за b нот гэж байна. За дараа нь 2-т x-с нь 2-т болохоор бас шин оногдоод үлдэгдэл нь ижил хийдэг. Ижил үлдэгдэлтэй b үлдэгдэлтэй гэж. Тэгэхээр x 1-ийг олгоход үлдэгдэл нь тэг. X нь хасах 2-ыг орлуулахад үлдэгдэл нь c таагардаг гэж үзсэн. C үлдэгдэл нь b таагардаг. За үтсэн x нь нэмэх 2-ыг орлуулахад үлдэгдэл нь бас b гарна. За үлдэгдэл нь b гарна. Орлуулгад чи нэг дээр нэмэх нь а нэмэх хасах нь b нэмэх нь 2-ыг байхад үлдэгдэх гарна. За 2-ыг хасах 2-ыг орлуулахаар хасах 8 нэмэх нь 4а нэмэх нь 2b нэмэх нь b ингээд b үлдэгдэл гардаг. Нэмэх 2-ыг орлуулахаар 2 нэмэх 4а хасах нь 2b нэмэх нь 2 гэд b. За энэ шууд оноо. За хоёр үлдэгдлүүдээр нь эндээс а-гаас хасах нь b хасахгүй тэнцүү. За энэ хоёр үлдэгдлээр нь тэнцүүлээ чигээр хасах 8 нэмэх нь 4а нэмэх нь 2b нэмэх нь 2 8 4а хасах нь 2b нэмэх нь 2. За тэгэхээр энэ 4а батчихна. Тэгэхээр 4b тэнцүү 16. Тэгэхээр b тэнцүү 4 байх нэ. b тэнцүү 4. За тэгэхээр энэ энэ b-ийн 4 хасах 3 гэхээр a тэнцүү хасах 3 дээр нэмэх нь 4 гэхээр нэмэх 1. Тэгэхээр a1 b-ийн 4. Тэгэхээр 34-ийн e хариулт байна. 37 орцсон. За 37-оос бол энэ функц хасах 2 нэг цэгүүд экстремумтай ба максимум утга нь 15 бол минимум утга болгож байна. За уламжлал
экстрем үнэтэйж уламжлал авчаар энэ функцээс уламжлал авахаар 6x квадрат нэмэх нь 2xb хасах нь c. За тэнцүү тэгж. За орлуулахаар одоо экстрем зэгүүд орлуулчихвал 6-г үржих нь хасах 2 квадрат нэмэх нь 2-ыг үржих нь хасах 2 чихэн b хасах нь c тэнцүү тэг. 6-г үржих нь 1-ийн квадрат нэмэх нь 2-ыг үржих нь 1b хасах нь c тэнцүү тэг. Ингээс 24 хасах 4b хасах нь c тэнцүү тэг. 6 нэмэх нь 2b хасах нь c тэнцүү тэг. За энийг хасахныгээр хөвчлөгчөөл c-ний дурдчихаар энд 18 хасах нь 6b тэнцүү t буюу b тэнцүү 3. b тэнцүү 3. За тэгээд c-г олцохоор c-ийн 6 дээр нэмэх нь 2-ыг үржих нь 3 хасах нь c тэнцүү тэг. Тэгэхээр c тэнцүү 12. c тэнцүү 12. За уламжлал авсан функцтэй буцаагаад орлуулчих бол x 6-г үржих нь x квадрат. За b нь болохоор 3. Тэгэхээр 2-ыг үржих нь 3 x c нь болохоор c чинь 12 тэгтэй хасах 12. Тэгэхээр 6x квадрат хасах нь нэмэх нь 6x хасах нь 12. За эндээс x 1-2 олчвол эндээс тэмцэг олчхоор хасах 2 нэмэх 1. юм байна. Тэгэхээр энд нэмэх, хасах, нэмэх тодорхой. Тэгэхээр энд энэ цэг бол максимум цэг байна. Энэ бол минимум цэг. За максимум утга нь 15 гэж байгаа. За максимум утга нь 15 юм чинь максимум утга нь 15. За максимум утга нь 15 бол хасах 2 дээр байгаа юм чинь 2-ыг үржих нь хасах 8 нэмэх нь 3-ыг үржих нь 4 нэмэх нь 24 нэмэх нь d тэнцүү 15 та максимум. Эндээс d-г болохоор d тэнцүү 30
31-ээс 36 хасах юм байна шүү. Тэгэхээр энэ маань хасах 5. За тэгвэл дээд тэнцүү хасах 5. За тэгэхээр уул функц маань f от x гэдэг нь 2x куб нэмэх нь 3x квадрат 12x хасах нь 5 байна. За минимум зэг утга юм чинь минимум нь 1 зэг дээр юмч орлуулчихаар 2-ыг үржих нь 1 нэмэх нь 3-ыг үржих нь 1 12-ыг үржих нь 1 хасах нь 5. Тэгэхээр энэ хоёр багтчаар энд маань хасах 12. Минимум утга нь 12 байна. 35-ын d байна. Гучин 6 дугаар бодлого. За тодорхойлогч матриц нь 1 бол за p куб болоорой гэж. Тодорхойлогч матриц нь 1-тэй тэнцүү бол за тэгэхээр тодорхойлогч матриц 1-тэй тэнцүү юм чинь 3 хасах 1 матриц нь 1-тэй тэнцүү. Эндээс 3-ыг үржих нь хасах 1 хасах нь b-г үржих нь c тэнцүү 1c. Тодорхойломж гаргалзсан. Жишээд эндээс хасах 3 хасах нь bc тэнцүү 1. bc маань хасах 4 байна. За квадрат матриц болно. Аг орлоо. Аг агаар үржих харгалзуулж үлнэхээр 3b c хасах 1 3b хасах 1 энэ шугам тэгээд сурж үлэх хэрэгтэй. За тэгэхээр чөлөөд нэмэх хэрэгтэй. Чөлөөс нэмэх нь bc 3b-гээс хасах нь b 3c-гээс хасах нь c bc дээр нэмэх нь 1. За bc маань 4-тэй хасах 4-тэй тэнцүү юм чинь орлож энд 9-с 4-ийг хасчаар 5 гарах нь 2b 2c хасах 3 болж байна. Тэгвэл 3 зэрэг болвол үржих нь а матриц үржих. За А-гийн 2 мэтр матриц чинь болохоор энд бид нэр олчихсон. Тэгэхээр энд бодвол 5
2b 2c хасах нь 3 3b c хасах 1. За тэгэхээр харгалзан үржүүлээд нэмэхээр эндээс 15 нэмэх нь 2bc 5b-гээс хасах нь 2b 6c-гээс хасах нь 3c 2bc дээр нэмэх нь 3. За bc нь 4-тэй тэнцүү юм чинь биччихвэл хараа үржүүлээд 4-өр хасах 8 15-аас 8-ыг хасгаар 1-7 3b 3c хасах 4-ийг оруулж байгаа 8 гэхээр энэ хасах 5. За бид нэрээ болгож байгаа рун зэрэг p үржигнэ нэмэх нь q үржигнэ нэгж матриц e. За q чинь биднэрт наач энтэй тэнцүү болсон. За тэгэхээр энд орлуулжвал 7 тэн 3b 3c хасах нь 5 тэнцүү p а матрис жон 3 c хасах 1 нэмэх нь q нэгж матрисчаас t 1 нэгж матрисээр эндээс цааш нь бодъё. За эндээс харгалзан энэ матрисыг нэмчихээр q-гөр үржүүлээд нэмэхээр энэ эндээс 7 3b 3c хасах нь 5 тэнцүү 3p p хасах нь p q-гөр үржүүлчих юм бол чинь q-т q p тусаар үржүүлсэн. За эндээс харгалзан нэмчихвэл 7 3b 3c хасах нь 5 3b дээр нэмэх нь q pv cp q-гээс хасах нь p. Харгалзан тэнцүү харгалзан дуудан тэнцүү байх хэвээр 7 p 3p дээр нэмэх нь q-тэй тэнцүү 3b харгалзан тэнцүү чинь p b-тэй тэнцүү тэгэхээр эндээс утчих нь 3c cp-тэй тэнцүү хасах 5 p нэмэх нь q.
тэс C оруулчихна P тэнцүү 3 гэдээ болчихж байна. За энд орлуулчвал хасах 5 хасах нь 3 нэмэх нь 2 гэхээр Q тэнцүү хасах 2. Q хасах 2 P нэмэх 3 гэсэн хариултгаар 36-гийн A байна. Хоёрын нэгдүгээр бодлого. За e под x функцийн тохиолдол тус бүрд p-г болоо гэж. За нэгдүгээр бодлтыг хий. e под x функц нь x квадрат хасах нь px нэмэх нь q функцийн 3 хасах 1 ороотой парабол байна гэж. За тэгэхээр энэ хөгжсөн байна. Эндээс бодлтыг хийвэл за уламжлал энэ e-под x функцээс уламжлал авчихаар 2x хасах нь p болчихно. За q тогтмолтой гэж үзье. Эндээс уламжлал дэдэд нь зөвлөчихээр 2x тэнцүү p буюу x цэг нь 3 юм байна. Орлуулчихаар 2-ыг өрчих нь 3 буюу 6. Тэгэхээр p тэнцүү 6 нэ. Одоо p нь 3 гэдээ болцсон чинь буцаагаа орлуулад бичвэл q x квадрат хасах нь p нь 6 өрчих нь x нэмэх нь q. Энэ цэгийг дайрдаг гэсэн чинь орлуулчвал энэ хасах 1 ороотой юм байх ёстой юм чинь 3-ын квадрат хасах нь 6 хүрчих нь 3 нэмэх нь q. Эндээс q-г олчвал хасах 1 хасах 9 нэмэх нь 18 өрчүүлнэ. Тэгэхээр q тэнцүү 10. За тэгэхээр а p8 q чинь 10 гэдэг чинь энд хураач. Тэсгч q тэнцүү 8. За тэгэхээр p тэнцүү 6 q тэнцүү 8 буюу p энэ а 8 6-тай тэнцүү юм байна. p 8-тай тэнцүү юм байна. Функцийн за энэ завсарт хамгийн их утгыг олоо гэж. За хамгийн их утгыг олох гэж. За уламжлал түрүүн бид нэр авсан. За одоо энд p чинь 6 болцсон. За тэгэхээр энд нөгөө функцээс дахиад бичиж дөө. x квадрат q нь хасах 6 q нь p нь хасах 6 q нь 8. Ингээс уламжлал авахаар 2x-с хасах нь 6. Уламжлал тэгтэд нь зөвлжүүл x тэнцүү 3. За тэгэхээр тухайн функцтэй 1-ийг орлуулах нь завсар нь 1-ээс 4 хэсэгч нь энэ дотор багтах нь. Тэгэхээр 3-ыг орлуулъя. 4-ийг орлуулъя. За хамгийн их утга болгоно чинь хинт 1-ийн квадрат хасах нь 6 гурчих нь 1 нэмэх нь 8 гэхээр энд 1-ийг тавихад 3 болох юм байна. 3-ыг тавихаар 9 6 гурчих нь 3 нэмэх нь 8 гэхээр
хасах 1 гарах юм байна. 4-ийг тавихаар A4 квадрат хасах нь 6-г үржих нь 4 нэмэх нь 8 гэхээр тэг гарч байна. За ингэхээр хамгийн их утга нь 3 юм байна. Тэгэхээр C-тог хамгийн их утга нь 3 буюу C-тэнцүү 3 байна. 2 дугаарт ашиглана. F(x) функцийн хамгийн бага утга нь 4-тэй тэнцүү бол P(q) болоорой гэж байна. Энэ 2 тутан хасах 1 F тутан нэмэх 3-ыг орлоход хамгийн бага утга нь 4 байдаг. 4 байна гэж байна. Нэрийг тэнцвэрч орлуулчихвал 1 нэмэх нь P нэмэх нь Q 3-ыг орлуулчихаар 9 3P нэмэх нь Q. За Q-г турагдчихаар P тэнцүү 2 гарч байна. За P тэнцүү 2. P тэнцүү 2 гарчлаа. За тэгэхээр эндээс F(x) функцтэй орлуулчихвал P нь x квадрат хасах нь 2x нэмэх нь Q. Эндээс уламжлал авчвал 2x хасах нь 2 тэнцүүлчихээр x тэнцүү 1 гарч. Тэгвэл энэ хамгийн бага утга нь юм байна. За хамгийн бага утга нь x хамгийн бага утгатай зэрэг байна. Тэгэхээр эндээс эгийг орлуулчихвал x-д орлуулчихвал за уул функцтэй орлуулчихаар 1 хасах нь 2-ыг үржих нь 1 нэмэх нь 4 Q. За энэ хамгийн бага утга чинь 4-тэй тэнцүү гэсэн чинь 4 тэнцүү 1 хасах нь 2 нэмэх нь Q. Эндээс Q болчихоор Q тэнцүү 4 чин хасах 1 гэдэг чинь нэмэх Q тэнцүү 5 байна. P тэнцүү 2 байна. За тэгэхээр D нь 2 Q үе нь 5 байна. Энэ 5 D нь 2 гэж байна. За 3 дахь тасгал нь за энэ функц P(x) P функц нь тэгээс эрс бах их бах функцийн график нь 1 А цэгийг 1 ба 5 цэгийг дайрах оройн цэг нь 2x шулуун дээр оршихвол PQ болоо гэж. Гуравдугаар нь болохоор P тэгээс ирсэх боллоо гэж. За тэгэхээр нөгөө функцээ бичиж x квадрат хасах нь 2 хасах нь x квадрат Q P хасах Px нэмэх нь Q. Эндээс уламжлал F(x)-с уламжлал авчвал 2x-с хасах нь P. Тэгэхээр эндээс 2x тэнцүү P тэгтэй тэнцүү гэвэл
x утган тэгээд энэ зүйл 2-ны p болчихно. За энэ функц нь 2x y тэнцүү 2x шулуун дээр оршдог гэж байна. За y тэнцүү 2x шулуун дээр оршдог учраас y-ийн утга нь 2x шулуун дээр орлуулчихвал 2-ыг өрчих нь p буюу p. Тэгэхээр энэ x утга нь энэ 2-ны p дээр тогтой. За тэгээд аз-ийг дайрдаг гэж байна. За орлуулчихаар энд p тэнцүү 4p x орлуулчихаар p квадрат асхан 2-ны p квадрат нэмэх нь q. За нөгөө 1-5-тай цэгээ орлуулчихвал нэг 5 байдаг гэж. За энэ цэгийг орлуулчихаар 1 асхан p нэмэх q тэнцүү 5-тай тэнцүү. Эндээс q болчихвол эндээс q болчихвол 4 дээр нэмэх нь p болчихно. 4 дээр нэмэх нь p. За орлуулад энэ дэдлийн тэгш q ч юм болохоор 4 дээр нэмэх нь p юм чинь. Орлуул авчичвал p тэнцүү 4p квадрат асхан 2p квадрат нэмэх нь 4 дээр нэмэх нь p бол. Энэ хоёр хураагдчихаар эндээс p квадрат асхан 2p квадрат нэмэх нь 16 буюу тэгэхээр эндээс p тэнцүү хасчихвал p тэнцүү тэгээс ихээр хожим 4 гэж бодох нэ. q тэгвэл p 4 юм чинь q тэгвэл энд тавьчихаар 4 дээр 4-ийг нэмчихээр 8 гаргана. За тэгэхээр q 2-ын 2 ABC параллелограммын DC талын дундад кцэг AC диагонал ба KB хэрчмийн огтлол L-цэг байв. За нэгт болох зүйл нь KLC гурвалжин B L агуулжин төссөтэй бол за болоо гэж. За параллелограммын эсрэг талууд нь тэнцвэр чи энэ талыг x гэвэл энэ тал нь 2x гэж дараа. Тэгэхээр энэ маань L 2 энэ эсрэг 2 дахийг байх уу? 2-ны 1 байх нэ. Таврал 2 дахийг ингээд хавцчихад 2-ны 1. А2 AKL гурвын талбай 6 бол KLC гурвын талбай болж байна. За тэгэхээр энэ 2 1 хэрэгжүүл KLC гурвын
дутсан гурвалжийн талбай 6-ны гэж бол нөгөө KLC үнээсээ 2 дахин бага байгаа юм чинь. KLC гурвалжны талбай нь AKL гурвалжны талбайгаас 2 дахин бага юу 6 гоох нь 2 гэхээр энэ маань C тэнцүү 3 болох нь. За одоо дараагийнх нь гурвалжин А DC гурвалжин А DC гурвалжны талбайг болоо гэж. За тэгэхээр эндээс гурвалжины AKS гурвалжны талбай хэд байх вэ гэж. Тэгэхээр энэ маань энэ гурвалжийн нөгөө талд байгаа. Тэгэхээр чи энэ дээр 3 дээр 6 нөгөө гурвалжны тал. Энэ хоёрын нийлбэр нь талбай AKC гурвалжны талбай авалтаараа энэ болохоор 3-ны жимчин. За тэгэхээр энд гурвалжин ADC гурвалжны талбай нь үнийг 2 дахин авсантай тэнцүү байна гэсэн. Тэгэхээр энэ маань 9-ийн өрчг нь 2 буюу 18. За гурвалжин A, B, C, D энэ талбайг олохоор 18-ыг өрчих нь 2 буюу чинь энэ дэртнэгнэлэн хагас байсан учраас 2 дахин хөвжүүлчихээр 36 болох нэ. Диагоналаараа таллаа хуваагдсан учраас энэ ингээд диагоналаараа таллаа хуваагдсан учраас түүнийг 2 дахин хөвжүүлэх нэ гэсэн. За 2-ын 3 дугаар бодлого. 3 уулаа 3 цагаан бөмбөгнөө уутнаас нэгээр нь буцааж авахгүйгээр энэ туршилтыг ялгаатай өнгийн бөмбөг гарч иртэл хийсэн ба туршилтын тог К. За тэгэхээр улаанаас 1 цагаанаас 1 удаа за цагаан бөмбөг 1 улаан бөмбөг 1 удаа за 2 улаан 1 цагаан байж болох нь 2 цагаан 1 улаан. Хоёрын 3 дугаар бодлого. 2 улаан 3 цагаан бөгөөтнөөс нэгээр нь буцааж ихээр авч буй. Туршилтын ялгаатай К бөмбөг гарч иртэл хийсэн бол К таг болоо гэж. За нэгдүгээрт нь улаан цагаан авчирчулна. Цагаан улаан авчирчулна. За ийм 2 үйлдэл хийж болно. За улаан цагаан авчирчулна. Цагаан улаан авчирч болно. За ингээд улаан 1 цагаан гэдэг ингээд 1. За ингээд энд 2 үйлдэл 3 үйлдэл. За ингээд 2 бөмбөг гарч ирэх бөмбөгийн тоо 2-оос 4 хооронд. За энэ тохиолдолд энд байна. Энд хооронд. За тэгэхээр А тоо 2 юм байна. B тоо 4 юм байна. За К нь 2 байх тохиолдолд
байх магадлалыг олгож байна. 2 К-тэнцүү 2 байх магадлалыг олгож байна. За 2 гэхээр 2 байх гэхээр нийт боломж нь 5 бөмбөгнөөс 1 бөмбөгийг сонгоод за уцаасыг 4 бөмбөгнөөс дахиад 1-ийг гаргахаар авчээ. Тэгэхээр энд улаан бөмбөгнөөс 1 гараад цагаан бөмбөгнөөс 1 гарч болно. Нэмэх нь цагаан бөмбөгнөөс 1 гараад улаанаас 1 гарна гэхээр гэж үржүүлчихвэл 3-ыг үржих нь 2, нэмэх нь 2-ыг үржих нь 3, 5-ыг үржих нь 4. Тэс бодчихвол 12 20 гэхээр 5-ны 3 байна. За тэгэхээр энд маань 3 5 байх нь энд 4 2 гэсэн. За 3 дахь тохиолдолд 3 дугаарт нь болохоор К-тэнцүү 4 гарч ирэх болно. За ингээд нийт боломжоо олъё. За нийт боломж нь 5 бөмбөгнөөс 1 гарна. 4 бөмбөгнөөс 1 гарна. 3 дугаар бөмбөгнөөс 1 2 гэж. За ингээд эндээс 3 улаан гарсан чинь 3 улаанаас 1 гарна, 2 улаанаас 1 гарна, 1 улаанаас 1 авчихаар 2 улаанаас 1-ийг авчихаа. За ингээд эндээс бодохоор 3 2 1 2 гэхээр 5 4 3 2. Эндээс энэ 2 урагт чинь энэ 2 урагт чинь энэ чинь энэ төрөхтөр 2 гэхээр 11 байна. Энд 1 байна, энд 10 байна. За туршилтын тоо К-гийн дундаж утга нь болоо гэж. За дундаж утгыг олохыг 3 бохоо олъё. За 3 бөмбөгнөөс 5 бөмбөгнөөс 1-ийг авна, 4-өөс 1, 3 бөмбөгөөс 1-ийг аваад за 2 улаанаас 1-ийг одоо 1 улаанаас үлдсэн чинь 1-ийг аваад нэмэх нь 3 цагаанаас 1-ийг 2 цагаанаас 1-ийг тэгээд 2 улаан бөмбөгнөөс 1-ийг авахаар за ингээд бодчих 2 1 3 нэмэх нь 3 2 2 5 4 3 гэхээр 6 12 60 гэхээр чинь 18-ны 60 буюу 10-ны 3 байна. За тэгэхээр эдгээр чинь дунджаа болох гэж байна чинь. За энэ 2 байхад 5-ны 3 гэдэг чинь за 5-ны 3 буюу 2 үржүүлчихээр 6-ны 10 байна. 3 бөмбөг байхад 10-ны 3 4 байхад 10-ны 1. За эндээс жаалчээ. Тэгэхээр энэ маань 2-ыг үржих нь 10-ны 6 нэмэх нь 3-ыг үржих нь 10-ны 3 нэмэх нь 4-ыг үржих нь 10-ны 1.
Тэгэхээр энд маань 10, 12, 9 нэмэх нь 4. Тэгэхээр 25-ны 10 буюу 5 дооцохоор 2-ны 5. За тэгэхээр энэ маань 5 байх нэ. За 2-ын 4-р бодлоо AX S1 талбай болгож. За AX-ийг хязгаарлагдсан S1 талбай болгоно. Тэгэхээр энэ маань энд 6 тийг хязгаарлагдсан байх нь. Яг тэгвэл 6x-с x квадрат. Тэс 6-аас x буюу харагдаж байна. За тэгэхээр интеграл 6-аас тгээ хооронд тэгээд 6x-с x квадрат тэг dx. За эндээс бодчихвол 6-г үржих нь 2x квадрат хасах нь 3-ны куб. Тэгээд 0-оос 6 гэхээр орлуулчихвал 3-ыг үржих. За энэ хоёр харахаар 3 болно. 3-ыг үржих нь 6-гийн квадрат хасах нь 3-ыг үржих нь 6-гийн 3 зэрэг оож. За ингэхээр энд 108-аас 72-ыг хасчихаар 36 гарч байна. А 2-р бодлого 2-т нь болохоор kx AC-гээр дээр огтлцох ба AC-ийн координат нь за огтлцох жооч y тэнцүү kx функцэнд y тэнцүү 6-аас x квадрат хоёр функц огтлцлын зэгийг нь олъё. Тэнцүүлчвэл 6-аас kx квадрат kx x квадрат x-с 6x хасах нь x квадрат хасах нь kx тэнцүү тэг x-ийг толнод 6-аас хасах нь x хасах нь k тэг тусвал нэгдмжил тэг болох нь x тэнцүү 6-аас хасах нь k болох нэ. За тэгэхээр энэ маань 6-аас хасах нь k-г 6 болох нь. За тэгээд энд талбай болгож. За тэгэхээр талбайг болно гэдэг чинь талбайг болно гэдэг чинь S тэнцүү 6-аас k хасах нь тэг 6x хасах нь x квадрат хасах нь kx dx байх нь. За эндээс функц олчвол x квадрат хасах нь 3-ыг үржих нь x куб хасах нь k үржих нь x квадрат болох нь 2. Хасах нь k болчих нь. За эндээс орлуулчаар за энэ хоёр хурцаар энд 3 болно. 3 орлуулчвал 6-аас k-гийн квадрат хасах нь 3 6-аас k-гийн 3 зэрэг хасах нь k үржих нь 6-аас k-гийн 2 зэрэг хоох нь 2. За эндээс 6-аас k-га k квадратын хаалтны гадна талд гаргачвал энэ 3 хасах нь 3 k
К-гаас 6 энд 2-ыг гоох нь К болчихно. За эндээс төвлөрчгөн тавиад харчихаар К квадрат. За энэ чи энэ манай 18 3 6 хүч энд 2 3 тэгэхээр энэ маань хасах энэ нэмэх 2К хасах нь 3 К гоох нь 6. Тэгэхээр энэ 6-аас нь К-гийн 2К зэрэг энд 2-оос хасчихаар 6-гаар нь хасах К буюу 6-аас нь К-гийн 3 зэрэг авах. Тэгэхээр энэ хоёр маань 6 авах. За 3 дахь тохиолдол нь S тэнцүү за энийг арилгачих. Гурав дахь тохиолдол нь S тэнцүү 3-ны 32 бол К болгож байна. За тэгэхээр биднэрт талбай олдсон нь S1 талбай нь болохоор 6-аас нь К-гийн 3 зэрэг. За тэнцвүүлжвэл 32 тэнцүү 6-аас нь К-гийн 3 зэрэг 2-ыг өчгөр 64 6-аас нь 3 зэрэг буюу 4-ийн 3 зэрэг. Тэгэхээр 4 тэнцүү 6-аас нь К тэнцүү. Тэгэхээр К тэнцүү К тэнцүү 6-аас хасган 4 буюу К 2 тэнцүү байна. За 2 дахь тохиолдол нь 4 дахь тохиолдол нь болохоор S тэнцүү 8-ны 1 S тэнцүү байна. За S тэнцүү 8-ны 1 S1. За S1 гэдэг чинь бид нэр эхэнд олсон 36. S1 гэдэг маань 36. За энд орлоо S нь болохоор 6-аас гадамжин. За энд 6-аас нь К-гийн 3 зэрэгээ 8-ны 1-ийг үржих нь 36. За S энд баг. Тэгэхээр энэ маань хатчихаар 4 тоочоо энд 9 энд 2 буюу 6-аас нь К-гийн 3 зэрэг 6 хоох нь 2-ны 9 3 ихээр 6-аас нь К 3 зэрэг буюу 27 гэдэг чинь 3 зэрэг гэхээр 6-аас нь К 3 тэнцүү К тэнцүү тэгэхээр 3 юм байна.